өгүүлэл хайж олдог болон төлбөртэй өгүүллүүдийг үнэгүй татаж авдаг сайтууд танилцуулъя. Өөрийн сонирхсан өгүүллээ хайж олоод уншиж болох хамгийн том платформ бол мэдээж Google Scholar. Эндээс өгүүлэл ороод харахаар зарим өгүүллүүд нь заавал төлбөр төлж авах байдаг. Энийг та үнэгүй уншихын тулд линкийг нь хуулж аваад SciHub гэх сайт руу ороод линкийг нь копидоод open хийхээр PDF хэлбэрээр танд гаргаад өгч байгаа. Энийгээ татаж аваад ингээд уншаад ашиглаж болно. Өгүүлэл хайхтаа ашиглаж болох дараагийн том платформ бол ResearchGate байгаа. Энэ дотор яг судлаачид өөрсдийнхөө профайлыг үүсгээд өөрөө хэвлэгдсэн өгүүллүүдэд ингээд оруулаад явдаг. За тэгээ энэ дотроос ихэвчлэн өөрсдөө зохиогч нар нь оруулж байгаа болохоор ингээд PDF хэлбэрээр оруулчихсан байдаг. За энийг нь татаж аваад уншина. Хэрвээ байхгүй юм бол бас зохиогч руу өгүүллээ ингээд PDF хэлбэрээр надад өгөөч гэд хүсэлт явуулчих бас болно. За чинь одоо энэ өгүүлэл дээр би бүтэн текст өгөөч гэдэг реквестийг зохиолч руу явуулчих. Тэгээ энэ дотор байгаа өгүүллээ бас өгүүллийнхаа ингээд доод линк дээр нь дараад сэтгүүл рүү н орж агаад бас нөгөө SciHub гэх сайт руу оруулаад мэдээж татаад авч бол бас болно.